энэ жил барилдааны олон улсын хэмжээний мастер Бачаргалын мод хүн эчин ажиллаж байгаа. За ерөнхий зэцсийн туслах шооны зэцээр Дормод аймгийн алт улсын яриат Монгол улсын эчин жүглэрийн ганц сүх тэмдэглэн ажиллаж байна. За хөлийн зэцээр бол Төв аймгийн Баян цагаан сумын яриат хинжлэл барилдааны олон улсын хэмжээний мастер Монгол улсын алцсан Дүмбгийн Бадарч. За Хөсгөл аймгийн Галт сумын яриат хинжлэл барилдааны олон улсын хэмжээний мастер Монгол улсын харцаг ган зүргийн ган хуйг. За Гоёлт аймгийн Алтай сумын яриат бүхэн сан барилдааны олон улсын хэмжээний мастер Монгол улсын эчин Ноёдын Бадрах. Ус аймгийн Дэс сумын яриат бүхэн сан барилдааны олон улсын хэмжээний мастер Монгол улсын эчин Ямживын Мөнгө Чаргал. За Төв аймгийн Сэргэлэн сумын яриат бүхэнчлэл барилдааны спортын мастер улсын эчин Хэм Мэдхийн Дэвшин санаа. Дорногов аймгийн Мандах сумын яриат бүхэн сан барилдааны спортын мастер Монгол улсын эчин Алтан гэрлийн Хатан сайхан. За Баян хонгор аймгийн Хүрээмар сумын яриат бүх Монгол улсын эчин бүхэн Праш барилдааны олон улсын хэмжээний мастер Дорд сүрэнгийн Нямхүү Марин Бүхчүү өдрийн барилдааны хөлийн дэвсээр ажиллаж байгаа хурдан шуурхай тэрний дагуу шуурхай сайхан барилдуулж байгаа үзэгч олон бүхэн хатнууд за давж гүйтэн сарнгийн сэжлээ согдоод мушиг дагаад мордлоо түрээ давсан цаагаар тэрний барилдааны хүмүүсийн чуулж юм байна. Хурдан барилдж байгаа хоёр залуу бүхчээс хурдан шуурхай сайхан барилдаанууд үргэлжилж байна. Хин хэмнэх дутуудлаа. За утгаад улсын авраг Батсуур давж улсын барилд гончиг дамбанда. За ийм л цацаа салгиатай нэг доогуур давнд барилдж байгаа шиг задгаа барилддаг аврагтай аюул. Улсын авраг намсраж буй Батсуур улсын барилд гончиг дамбаар 8 давж өнөөдрийн барилдааны тэргүүн байрын төлөө барилгаа шалгаж ирлээ. Башруулсан байдлаас дахин харахад ирнэ. Тун сонирхолтой барилдаан болсон даа сая. Өмнө олон мэдний хөлбөр явлаа да. Үссэн барьснаас чирч татаад сүрж гутгаад өстой нэг алхуулсангүй тавилаа да. Сэн авраг Батсуур. За нийт одоо 93 улсын цолтой бүх оролцсон 512 бүх барилдснаас улсын авраг Батсуур улсын арслан оюун болд нар шалгарч үлдээд байна. За хоёр бүхэн барилдааны төрөвчин олон хэлбэр мөхнүүдийг л харуулж байна да. Өмнө олон мэх хилцээ дутуудсан да зүгээр. Сайн сонгондон сэжээд ер нь тун тэнцэр болдуулаа тогтоосон. Мушигсан мушигтан дагуулаа мордсон. За тэгээ сугдсан барьцаа алдаагүй байсан гончиг дамгаар. Яа эндээс олон хөлбөр явсан шүү юм. Хинэн чумж давж имтгэхэр юм барил да. Ихэнх үед одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэрд тайлбарлах чанар багш маань жижиг спортын барилдааны үед нэг тайлбарлаж байгаад дэлгэцрүүгөө явж ороход өгчиж билээ. За тайлбарлаж байгаа үзэж байгаа тааг үзэж харахаас тайлбарлаж байгаа бич гүйцэж тайлбарладгүй ямар хурдан олон угсраа мэх явч вэ. За эргээд удаашруулахаар нэг 50 тайлбарлая да гэж. Сая бол олон хөвлөрийг явж шүү. Хөвлөр явсан. Аслан авраг гэр тэрээс ирнэ. За ингээ ямар ч байсан өнөөдрийн энэ жилийн наадмын тухайд бол ер нь аврагуудын төв баяжих ийм л наадам болж байна да зүгээр. За Батсуур авраг төрүүлвэл Даян авраг болно, оюун бол төрүүлвэл улсын авраг цолтны тооныгээр нэмэгдэнэ. Монгол өвхийн аврагуудын төв баяжих зузаарах ийм л наадам шин даваанд болно доо. За барилдах үнэхээр унган төрмөл авьяастай аваргаслан хоёр өнөөдрийн барилдааны
тэргүүн байрын төлөө шалгарч үлдээд зүүн баруун талын засвалд гарч ирэхэд бэлэн болсон байна да. Зүүн баруун талын засвалууд байраа эзэлсэн. За тэгтээ одоо галгалынхан бөхчүүд цай ууж тайвшруулад яаж барилах арга мхийн заа зөвлөөд яарамгүй гарахгүй хаа. Хэдийгээр мехний гүйцэтгэл төгсгөл даастай болоогүй ч гэсэн маш олон мехний хөлбөр хурдтайгаар явсан. Тэр гайхамшигтай барилдаан боллоо доо. Алилэн дарах юм хийсэн дээ. Энэ мордоо бол бас гүйцэтэрсэн бол юмгүй шүү. Ноошин дарж болно гэсэн гэрмэн чиг юм байна. За үнэхээр Батцал тулдаан хурдтай маш хүнд байдлаас гараад явсан. Энэ сугны сэжэн дээр ч гэсэн ганчиг домбурд гайхамшигтай тоглолоо. За тэгээд мушгаа донгосхот нь дагуулаа мордсон. За энэ дээр л гүйцэд тэрч явж барьж чадсангүй дээ. Салгуулаа дахиад мордсон бол ер нь бас аваад залж болохоор л өдөрч хэлсэн байдаг. За тэгээд монголчуудын үндэсний баяр наадмын хамгийн томоохон наадам улсын баяр наадмын үндэсний бүхий барилдаан 512 хүчтэн барилдаснаас энэ хоёр хүчтэн шалгарч үлдээд барилдаж эхэллээ дээ. Заавар гарсан хоёрын барилдаан харгүй сайхан эхэллээ дээ. Монгол улсын Донжин манлай засвал, Монгол улсын соёлын сэтгэлтэн Баштомбгийн зогсол, Монгол улсын манлай засвал, Монгол улсын гавьяа жүжигчин Баттул гэсэн хоёр туршлагатай засвал төрийнх баяр наадмын үлзий өдрөөр олон жил засч байгаа хоёр туршлагатай засвал засч гарч ирсэн байна. Одоогоор Монгол улсад Монгол улсын Донжин манлай засвал нэг, улсын манлай засвал нэг л байгаа. За хоёр тэргүүн зэрэгтэй засвал манай өдрийн барилдааны үлзий өдрөөний бүхий засч барилдуулж байна да. За баруун зулгаж шуудагдах гээд байгаа. За орон зулгана шуудагдаад төрлөө давлаа. За ингээд улсын арслан уян бол улсын авраг Батцалаар давж тэрийн баяр наадамдан стон дөрүлээ Монгол улсын авраг цуглын улсыг хангалаа да. За цэцүүд ер нь боллоо гэж тавьсан уу юу гэдэг дээр л маргаан байх шиг байна. Саяын болдог гэн давсан гэж үзээд байгаа.
За боллоо гэж тавьчихсан юм байна да. Ямар ч арга алга да. Боллоо барьцаа моцсор. За хөлийн зэцүүд бол яг ингээд боллоо гэж зэрэг тавьчихсан. За тэгээ шуудаг нашхад төрөөд болсон ястан юм бол тавьчаа. За ямар ч маргаангүй юм шиг харагдаж байна да. Зүгээр хөлийн зэц асууж шийдээ гарах. За очроо болчихлоо. За ингээд хинтэн юм мэдгэр сумын харьяа цагтаа ерөнхий газрын хүчрийн тамир спортын гороо хан хинтэн аврагд өвч аврагд клубын бүх улсын эдэр аслан төгсөн оюун бол Төрийн баяр наадамд 2 тудагаан дөрүүлээд төрийн 9 хүүцэн таван дойрон дэвэн дэвсээр явж байна. За улсын авраг намсраж буйн Батсуур 2 төрүүлж 1 үзүүрсэн амжилттай аврагууллаа. За ингээд Монгол улсын залуу арслан оюун бол улсын авраг цолны болцлыг хангалаа. За Монгол өхийн аврагуудын төвч узаарч дахин нэг авраг төрлөө. Хинтийн нутгийн 3 дахь авраг төрлөө. Ард өвсгөн жилүүдийн тэр дундаа хинтэн юм мэдгэр сум дархан авраг Батэрдэн аврагын нутгаас дахин нэг авраг төрлөө. За мөн үнэхээр гайхамшигтай сайхан наадам болж байна да. За ардын өвсгөн жилүүдэд 1925 оны улсын баяр наадам төрүүлсэн босоо сомдон авраг Төрийн баяр наадамд 12 удаа төрүүлсэн Бадман буугийн Батэрдэн аврагыг залгаж инх төгсөн оюун бол гэдэг шинэхэн авраг мэндэлж байна. За гүүгээд хэллээд арслан гэ та яриад игс гүүсээр байгаа дөрүүлчтэй дээ. За үнэхээр өстө дөрвөн жилийн шиг л байсан да энэ жил оюун бол гэдэг. Энэ эмоц бол сүүлийн 2 жилийн наадам 3 жилийн наадам харагдаг. Өнөө жил бол ястаг ялцж байгаа дөрвөлдөө оюун бол